За өнөөдөр бид бүхэн зөөлөн 44-ийн 1-р залтыг хэлцэж байгаа. Тэгээд энэ залтан дээр уул нэг тодорхой бодлогын асуудал дээр л ерөнхий сайдад итгэл үзүүлэх, өөрөөр хэлбэл улсын их хурлын баталсан бодлогоос зөрөөтэй ч юм уу эсвэл шинээр бодлого танилцуулаад тэр нь эрсдэлтэй гэж байгаа үед бол энэ асуудлыг хилцгээр заасан ийм хуулийн залттай байна. Гэтэл өнөөдөр одоо хэлж байгаа байдлаас харахад бол бид нар бүгдээр яг юу хэлж байгаагаа баг мэдхээ болтлоо. Хамтарсан засгийн асуудал болоо явчихж байна. Үндсэн хуулийн одоо ерөнхийлөгч бас одоо эрх мэдэл одоо хуваалцж байна, булаалтж байна гэдэг асуудлууд бас ярих ийм бүр төөрөөд үндсэн асуудлаасаа ингээд гажаа явчихж байна. Тэгэхээр энийг бол одоо ингэж хэрвээ энэ асуудал дэмжигдээ санал хураагдаад одоо энэ нэг тал руугаа шийдвэл дэмжигдсэн дэмжигдээгүй бол энэ хоёулаа үндсэн хуулийн энэ 44-ийн 1 гэдэг залтын агуулгатай нийцэхгүй учраас үндсэн хууль зөрчих бидний улсын хурлын гишүүдийн өргөсөнд хангаруугаа нийт иргэн улсын эрх ашиг тэгээд үндсэн хуулиа дээдлэх гэсэн энэ зарчмаас гажиж өөрөөр хэлбэл үндсэн хуулийн бос асуудлууд ярилцж байгаа иймэрхүү дүр зураг байна. Хоёрдугаарт болохоор сүүлийн үед болохоор одоо бас нэг одоо бидний цаашд анхаарах ёстой юм бол үзэл бодлоо илэрхийлэх годамжинд итгэл улсын хурлын танхим дотор гишүүд үзэл бодлоо илэрхийлэх бол тун эрсдэлтэй болсон. Энийг өнгөрсөн хугацаануудад харсан. Янз бүрийн одоо үлгэр зохиож хардталтуудаар одоо харлуулдаг, дайрдаг, зохион байгуулалттайгаар одоо дайрдаг ийм үйл явдал бол одоо байнга явж байна. Одоо жишээлбэл ерөнхий сайдын бас эзэмшдэг 50% эзэмшдэг компани чиглэлээс одоо энэ жагсаал цуглаан зохион байгуулж огцрох амархан жагсаалын эсрэг жагсаал цуглаан зохион байгуулах хуулийн эсрэг өөрөөр хэлбэл эсрэг жагсаалыг зохион байгуулж байгаа ийм баримттай талбай дээр одоо яг тэнд ажилтдаг хүмүүсүүд нь жагсаал цуглаан зохион байгуулад мөнгө төлбөртэй холбоотой асуудлууд ингэ явж байна. Энэ нь яг үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн хуулийн суур зарчмыг одоо ерөнхий сайдын өөрийнх нь эзэмшдэг компани 50% эзэмшдэг компани оролцоотойгоор ийм хийж чаддаг бас цаашдаа анхаарах хэрэгтэй. Энэ бол маш одоо олонний игдүүцлийг дургүй хүргээд байгаа гол асуудлууд энэ гэж бодож байна. Ардчилсан намын хувьд бол би бас засгаас гарах шийдвэр гаргасан одоо яг парламент засаглалыг одоо төгөлдржүүлэхэд бас чухал алхам гэж бодож байна. Зөв зүйл хийхэд туслагаас илүү муу зүйл хийхээс нь хамгаалах гэдэг бол маш чухал үүрэг оройл гэж бодож байна. Тэгэхээр ардсан намын засгийн газарт орсон мөрийн хөтөлбөрүүд нь үргэлжлүүлээд явхад энэ бодлогоо бол дэмжин байх гэсэн бодолтой байна. Тэгэхээр энийг заавал засгаас гарсан ч гэсэн гараагүй ч гэсэн заавал одоо энэ мөрийн хөтөлбөрийг өөрчлөх хэрэггүй, энийг нь үргэлжлүүлээд яваасаа гэж бодож байна. Тэгээ ер нь бол сүүлийн үед бол энэ үндсэн хуулийн зарчим буюу парламентын бие даасан байдал бол одоо алдагдаж байна. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээр харахад бол одоо өнгөрсөн хугацаанд ч гэсэн бидний 10 сарын хугацаанд улсын их хурлын гишүүнээр ажиллаж байсан хугацаанд ч гэсэн ер нь бол парламентын бие даасан байдал бол маш хэврэг болсон байна гэж харагдаж байгаа. Засгийн газрын гишүүд нь нэлээд үүрэг оройлттой эсвэл засагт орох гэсэн зарим гишүүдийн одоо засгаа шүүмжлэгчд юм яг юм хууль дотоох үйл ажиллагаа хийдэг энэ зарчим маань алдагдаад ирж. Өөрөөр хэлбэл энэ буцаагаад улс төрийн эрх барьж байгаа намын даргач гэдэг юм уу ерөнхий сайд дээр бол асар их эрх мэдлүүд төвлөрч байна. Энэ буцаад геополитикийн хувьд эрсдэлтэй асуудал байна гэсэн энийг улам эрсдэлд оруулж байгаа ийм дүр зураг байгаа учраас энэ тогтолцоог илүү зөв болгоход ардчилсан нам бол сөрөг хүчнийхээ үр гүйцэтгэх нь маш одоо чухал гэж бодож байна. Тэгээд амьдрал цаашаа үргэлжлэлтгээрээ үргэлжлэн тэгээд бүгдээрэнд нь цэрэн бөөрн бүксэнд байх болтугай гэж хэлье. За хуудагтай холбоотой асуудлыг улсын хурл руу тогтоол болгоод засгийн газар өргөн барьсан. За энэ асуудал бол бас их тийм том дөргөлд өгд юм билээ. Одоо их хурл дээр байгаа та хэд маань хилцэх баг. За ялдчгүй л одоо бас улсын хэмжээний бяртай юм. Өмнө нь одоо Эрдэнэтийн 49 гэдэг Эрдэнэлэг гэдэг хүнтэй тулжлаа. Ийм хэмжээний асуудал бол үүсэж байсангүй. Гашуун сухад ганц моттой холбоотой асуудал дээр хоёр улсын засгийн газар хоорондоо нэг компанийг оруулахгүйгээр тохирцсон. Энэ том дөргөлт болсон. Том юм. Хүчтэй юм.
За энэ дээр ингээд нөлөө бүхий улс төрчид нийлээд блоклчлаар ордон дотор бол ялцгүй хүч алдчихна. За олон нийтийн анхаарал одоо туйлын сул зуны дэлгэр цагт энэс үйл явдал болж байна. За ингээд олон жил богшсон энэ асуудлаа бидний хувьд бүтэн одоо шийдвэрлэж чадахгүй ийм нөхцөл байдал руу улс төрийн зураг өөрөө орж байна. Харамсалтай. За энэ л өөрөө одоо дарангуулыг бий болгодог. Гишүүд мэдсэн ч хэлий гэсэн үгээ хэлж чадахгүй байх. Асуудлыг мэдж байгаа мөртлөө ард нь тохироо хийх. Ийм л асуудлаас урьдчилан сэргийлэх гэж уг нь парламентыг өргөдгсөн. За мэдээж энэ зөв буруу эсхийг цаг хугацаа харуулна. Буцаад бид нар олигарх бүтэц нэг хоёрхан хүний дохиураар шийдвэр гаргадаг Монголын төр үүсвэл эд хөрөнгө эрх мэдэл хэд цөөнх төвлөрөөд энэ өөрөө нийгмийн том донцолгоо болж хувирна. Тийм учраас ийм асуудлууд байна. Энэ өөрөө парламентын засаглалыг хүчгүүдүүлнэ. Парламент өөрөө асуудлаа шийдэж чадахгүй хэмжээний битгүү бол гүйцэтгэх засаглал маш их хүчгүй болж хувирна. Энэ өөрөө парламентын засаглалыг хүнд байдалд оруулах эрсдэл болно. Тийм учраас энэ дээр эрхэм гишүүд та бүхэн маань өргөсөн тангарахтаа бас үнэнч гал авч байгаа ганц хоёрхан хүнээ бас зэмлэгтэн зэмлээд дэмжигтэн дэмжиж байх нь цаашдын Монголын ирээдүйд чухал шүү гэж л хэлээ та одоо. Энержитэй холбоотой ярих шиг зөрчилсөн үнэн. Тэгэхээр энэ ухаадагтай холбоотой энэ асуудлыг улсын их хурл дээр ажлын хэсэг байгуулагдсан байгаа мөлий. Та бүхэн тэгээд дүгнэлтийг нь үзээд том эрх ашиг хараад шийдэл гаргах нь зүйтэй. Тодорхой асуусан учраас тодорхой хариулж. Гашуун сувад ганц мод дээр MCS-ийг гаргацсан үнэн. Энэ асуудал 5-7-ог хэн эзэмшгүй гэдгээс л болж маргаан болсон болохоос биш. Бүгд найрамдагтар тусын талаас нэг тийм маргаан үүсгэсэн юм байхгүй. Энэнгүүрээ би түрүү цэнгэн гишүүний асуултанд бас гүйцэд хариулахад энэнгүүрээ би хувийн хвшлийг дэмждэггүй, чөлөө зах зээлийг ойлгодгүй огт биш шүү. Зөвхөн Монгол улсад байгаа энэ одоо том стратегийн гэж хэлэгдэж байгаа энэ ордууд эзэмшил болон ашиглалтын лиценз зөв шилжсэн үү, буруу шилжсэн үү гэдэг асуудал байна. Энийг та бүхэн тэгээд цаас болгоод цаг хугацааны дараалтайг нь хараад уншчихад тэгэл аяндаа ойлгохтондоо. Тийм учраас энийг та судлаасаа гэж одоо би хүсэж байна. Одоо байгаа жишээлбэл удирдлагуудын хувьд за миний хувьд ч гэсэн жишээлбэл солигдох боломжтой. Гэхдээ яг уу гэхээр хамтрах энэ идеологи авч үлдээч гэж одоо би уриална. Хамтраад илүү хариуцлагатай ингээд явах энэ форматаа авч үлдэх нь зүйтэй биш үү? Дангаараа засгалж болно асуудалгүй. Мэдээж нэг одоо хэдэн сайтын суудал за хэдэн одоо агентлаг компаниудын томилгоо чухал гэж болно. Гэхдээ цаг нь мөн үү шүү. Гэдэг энэ асуудлыг одоо бас дахиж ярилцах ийм одоо асуудлуудыг үл тавьж одоо зөвшөлтсөлд уриалах ийм л зүйлийг хийхээс гарцгүй болно. Гарцгүй болно. За энэ хүнд ч гэсэн зөв зүйл болно. Хүнд ч гэсэн зөв зүйл болно. Олон нийтэд олон асуудлуудыг бас тайлбарлан таниулах ийм асуудлууд бол гарна. За энэ байдал ингээд боломжгүй гэдэг ийм одоо зүйл рүү явбал угаасаа ер нь улс орны эдийн засаг яг одоо байгаа шиг бол байхгүй. Би одоо шулуух хэлье. Бараг одоо оны өмнө бас нэлээдгүй хүнд нөхцөл байдлуудад тулахыг үүс гарахгүй. Яагаад гэвэл за нэгдүгээр зүгээр хамгийн энгийнээр 120 орчим доллар худалдаад авсан одоо нүүрс одоо энэ ганц мод тал дээр овоолгоотой байж $80 болсон. За нөгөө компаниуд нь алдагдaltaй болсон. Энийг одоо их хурал дээр бид нар хамтдаа ярилцж шийдэл гаргах ёстой ийм одоо том сорилт байна. За энийг одоо ингээд улс төржүүлвэл энэ шийдэгдэхгүй асуудал.
шийдэгдэхгүй асуудал. За онтрогийн асуудал. За онтрогийн асуудал хөрөнгө оруулалтын гэрээ одоо хийгдэх ёстой. Хамтарч байгаа үед нилээдгүй улс төртөө явж исэн энэ асуудал хамтраагүй одоо жишээлбэл ингээд ийм улс төрийн өнцгөөс харж байгаа тохиолдолд онтроо шийдэгдэхгүй. Тэрний үг гэхээр гүний уурхаа ингээд очиод онтроо дээр очиод зогсчихно гэсэн үг. За хэдэн жил хүлээх юм бүү мэд. За ингээд одоо Ирогийн хувьд Якоб бас солигдож байгаа юм бэл. Ойлголцол бас үүсгэх гэж дараагийн CEO-тойд бас нилээдгүй удаа хугацаа алднаа. Тэгээд нүрсний үн бууж байхад уул нь бид нар зэсийн баяжмлаа экспортлох хэрэгтэй. За ингээд ийм асуудал гарна. За энэ хоёр шийдэгдэхгүй л яг хөглөр төлбөрийн тэнцэл шууд хүнэрнэ. За ингээд ханшаа алднаа. Ийм эрсдлүүд байна одоо улс орны хувьд. Даанч харамсалтай нь одоо нөгөө сайдын суудал зүүдэлж байгаа хүмүүс маань. За тэгээд ер нь одоо арчс намыг ингээд гаргаад ингэчих нь одоо ер нь зүйтэй гэдэг ийм одоо блок маань. За тэгээд ер нь яг одоо засгийн газрыг бас ингээд солиод ингээд явчих нь бол зүйтэй гэж одоо бодож байгаа хүмүүсийн маань тоо энэ их ашгаасаа илүү одоо тийм хүчтэй болчиход байна л да.